За Бурхан ном уургын чуулганд би гэгээр л хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чандад хүрхвийг татуулан үлдсэн ба. Өнөө миний үйлдсэн босод байнаар. Хамаг амтны тусын тулд. Бурханы утгийг олголт. Бурхан ном хооргын чуулганд би гэгээр л хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чандад хүрхүүг татуулан үйлдсэн ба. Өнөө миний үйлдсэн босод байнаар. Хамаг амтны тусын тулд Бурханы утгийг олголт. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олголт. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцуулт. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл агцуулт. Хамаг амтан ойрд шунах холд уурлах аль аль насны ангид тэгстэглэр оршихолт. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олголт. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцуулт. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл агцуулт. Хамаг амтан ойрд шунах холд уурлах аль аль насны ангид тэгстэглэр оршихолт. Гурван уншдаг тийм ээ. Гурван уншихтаа эхнийх дээр хойр дотныхоо үнийг бодоод хоёр дахь дээр тийм сайнч мууч хүнээ дотор бат. Гурав дахь удаага бодохдоо бол ихний нэлээд дургу хүнийгээ дотроо цариг нодж байгаа жаргаасаа сайн сайхан болоосоо гэж бодох. Та тэгээ дөрөвдүгээр унших юм бол хамаг амтан гэж бодоод унших. Тэгээ шинийг арай жоохон багсгачаа. Дүнгнээ дамжих. За. Арай багсчоо. За. За өнөөдөр хичээлийн сэдэв болвол бид нөгөө нэг ерөн зүгээр ийм л юм шиг байна л да. Хүндрэлтэй ингээд ер нь амар амгалан хонсон дэлхийн хэмжээнд тийм тохиолдол баг байхгүй л дандаа л байлдсан. Бинийг алсан, хятсан, үзэн ядсан тийм үстэй тийм ээ. Өнгөц саяхан л хэд бид нэр Шри-Ланкад одоо бомбог төслөл өөрийгөө золиослж байгаа шүү дээ. Өөрийгөө золиослол 300 хүн хүнэгдэж чад. Тэрнээс олон хүн хүнд бэрхцэн л гэж. Сони юм шүү. Тэгээд яагаад ингэж байгаа юм болоо гэж бодохоор Бурхны шинд бол энэ болгоны шалтгаан бол шунал байна гэдэг. Шунал байна л гэдэг. Энэ бол надад хүнээ санагд. Шуналаас болоод бусдыгаа үл тоомсорлох, өөрийгөө дээгүүр тавих, тийм ээ? Одоо жишээлбэл
исламууд бөмбөг тавиад л нэг бодлын бас тэдний чарахгүй юм шиг тэднийг бас их хавчаал яагаал янз бүрээр нь товтлоод байгаа. Тэгээ наадлууд нэгтээ бас дахиад шунал байна. Ерөөсөө л баялаг түүний төлөө шунал өөрийгөө бусдаас дээгүүр тавих юм бий л болоо гэсэн ер нь тэгэл амин хуу хичээх хүсэл эднээс бол бүхий зовлон зүтгүүрүүд ургаж гараад байгаа шиг. Тэгэхээр ёс суртахуун ярих юм бол хувийн ашиг сонирхлыг тодорхой хэмжээнд бууруулна гэж ярихаас өөр аргагүй байна. Ёс суртахуун гэдэг сэдвийг хүндгэл юм бол ёс суртахуун хүнд байх ёстой л гэж ярих юм бол за бууруулнаа. Хийх шунал, хийх юм тийм ээ түүнээс би хүсэж байна л гэдэг шалтгаанаар бол бусдад үлдээх, юу ч үлдээхгүй л маягтай юм шиг байгаа юм да. Манжи эзэн хаан манжчин улс тийм ээ. Манж дайч улс гэдэг. Энэ улс одоо сулран ганхаж унсан бас нэг том шалтгаан нь бол тэг яг би бас андуурчиж магадгүй шүү. Би нэг уншихтаа энэ юу их олон болсон гэх юм. Одоо бараг л 10-20 мянган тайган тийм ээ. Тайганууд. Тэр тайганууд тэгэл тэрэн дотор олон төшөмлөөтэй тэгэл тэд нарыг яах. Тэр байгаагийн шалтгаан гэдгсэн чинь татвар эмснийх олон болсон. Хааны. Тэгээ би андуураагүй бол нэг удаагийн тохиолдолд нэг манжин хаан 8,000 татвар бүсгүйтэй байсан гэж байна шүү дээ. 8. Тэгээ одоогийнхоор л ихнэрүүд л маягтай байлгүй тийм ээ. Тэгэхээр зүгээр ингээд нэг зоргоороо байх юм бол хүн тэгээд одоо болно яна инэ гэд хэмжээ байхгүй юм шиг. Тийм ээ. 8,000 хэрч одоо 100 дээр нь 200 дээр нь одоо бүр 800 дээр нь за одоо болёо. Бүх хуулиар нь байна гэж бодохгүй. 8,000 хүртэл явдаг л. Зүгээр л энэ зүгээр жишээ шүү дээ. Юун дээр шүү дээ. Өөр материал өөр бусад юмнууд байна да тийм ээ. Эрх мэдэл албан тушаал дээр шүү дээ. Тэгэхээр зүгээр энийг зогсоож хөргөж за одоо болно гэсэн бурхны шинд бол нэг болио мэдл гэдэг юм л да. Болио мэдл байх хэрэгтэй. Тэгжээш дөнгөж сая бусдын одоо бусдад нэг одоо дэлхийн бүх хүмүүс бол одоогийн барууны орны улсууд шиг хэрэгжилж болохгүй л гэж хэлээд байгаа юм л да. Нэрнгээсээ бид нар бол энийг хөгжил цэцгэл аз жаргал гэж хараад байна л да. Тийм ээ. Ингэхгүй л бол хүн биш юм шиг. Хүн жаргалын төлөө юм л да. Хүн жаргалын төлөө. Тэр жаргалал бүрэн гүйцэд эдэлж байх юм бол өөрөвлөд заавал тэрүүгээ гарч иж тэрнтэй болж иж аз жаргалтай болох албаа нь бол хүн л байна. Та бурхны шинэлэгт айрдаг байсан шүү дээ. Одоо тунгалаг тамир эднэр дээр гард юм. Тунгалаг тамир дээр заяа хүрэн дээр очиод тэр нөгөө одоо мэдээж муулчлаа юм л ламыг бол бүхий боломжоор л муулж байгаа. Бүхий л боломжоор хамгийн л одоо ойлггүй сүгнүүд байсан юм шиг гаргаж байгаа. За би зүгээр эмээ өвөөгийнхөө яриа сонссноос бол манай эмээ эднэр бол лам өнгөл хөндлөн шүү дээ. Хамгийн мундаг байх ёстой ч гэж шаардна. Өөрөө ч тийм харж өссөн юм шиг. Тэр зохиол дээр харахтаа бол тэгээд гэхдээ тэр одоо дургу үрж байгаа одоо буруутгаж байгаа шалтгаанууд нь одоо үеийн хэрэг сонир л доо. Очоод тэр лам дээр очсон чи тэр лам нь цай хийсэн чи баг яг төмөрт энд эрдэнэд нэг таарад өөрт нэг баг 2 хаяг цай чанчдаг байхгүй. Тэгсэн чинь төмөр биш эрдэнэ гэж боддог хэрэг лам нарын энэ муухай занд би ёстой дургу мургу гэж гарч байгаа юм л да. Гэхдээ ер нь бол энэ лам хөнгөлтгөө бурхны шинт хүмүүс ер нь ариглах, гамнах, химнэх, тааруулах тийм ээ. Одоо энийг бол их яадаг байсан шүү дээ. Энэ бол надаа байгаа гээл тийм ээ. Байгаа гээл зүгээр л хонь байл хагалж идэл юм хүмүүсийг гоожуулаад хамаагүй ягаал тэгэл тал идэл хаяал юмыг өрөөд байж болохгүй л гэдэг. Яг л шүтэн барилга байгаа гэдэг. Шүтэн барилга байгаа гэдэг маань чинь нөгөө экологийн тэнцвэрлэл байхгүй юу? Мөн үү?
экологийн тэнцвэр. Бид нар хамаагүй байлаа гэдэг үгүй хүн төрөлхтөөр ухаантайгээд хамаагүй зарж үрж болохгүй. Цаана нь бүр том макро утгаараа эн чинь дэлхийн тэнцвэр байгаамаа л гэж. Тэнцвэр байгаа. Тийм ээ намайг хуучин бол барууны буудлууд чинь тэгэл өдөр цагаан давуу өдрийн солиод идэвсэн одоо шаардлагатай үедээ солиод хаамаагүй угаагаал ингээл зүлгээд тааруулах ёстой л гэж. Яг бол цаана эргэл усны хомсдол, усын зөв хэрэглээ тийм ээ. Хоолунд байлаа гэж илүү гарах буруу өст. Тааруулах нь зөв өст. Манай аавын Увсан аймгийн Харгасумын харьяатын Идгай Чөнзлэн гэдэг гандан тэгшлийн идэд энэ бүдийн гүнханы 3 том сургууль нэгдсэн хамгийн сүүлд нэгдсэн л дээ. Эний хамгийн сүүлд гарам журам хийжээс. Өөрөөр хэлбэл ер нь их том зиндан их дэшээ явцсан юмсаа ангаараа нилээн бүдийн гүнханы сургуулийн нилээн одоо дээд ангийн тийм лам явж байгаад. Тэгээ 10 жилийн хорих ял авсан тийм хүн л дээ. Манай аав. Тэгээ аавыг их одоо баг залуу манай аав бол хар багада хотод ороод ирсэн юм шиг байна. Тэгээд хаяа нэг жилдээ нэг удаа хот орж ирээд ганданд хурал оруулдаг. Хаврын дунд сарын шинийн 8-ны хурал оруулдаг. Сая оруулсан да. Тэгээд гандаа ороод ирэхээр хуучин зэнданыхаа лам нартай тааралдаг байсан. Уулздаг. Бүр очиод зориод уулздаг. Ангийнх нь гэсэн үг шүү дээ. Өчнө олон жил уулздаг. Тэгээ аав яриад байт. Нэг удаа ингээд гандан дээр гандагийн бас их том лам нөгөө энд үлдсэн лам нь яац их том лам нар болсон тэгээд манай тэр хөгш аавыг болохоор ороод ингл зэнданыхын журам буюу ангийн дараа нь чихтэй хүн л сэд ирлээ гэл нэр нь л дээ. Тэгэл за ёстой гараа гаргадаг л тэрийг би бол мэд. Хөгшин лам нар бол ёстой нэг зэнданы лам нар сүйд болдог байхгүй. Тэгэл за ёстой ирлээ сайхан хууш үрээж өгье гэл. Ёстой чамд нэг сайхан хууш үрээж өгье гэл. Тэгэл хууш үрэх болоо. Тэгэл хууш үрэх болонготлаа за та хэдэн хууш үрэх төгөө гэлтгсэн гэсэн. Аа бол анх удаа очиж харж байгаа юм тэгэл. Одоо цагт бол баймгүй асуулт юм да тийм ээ. Тийм ээ. Хичнээн бол хичээдээд тэр нь идэхгүй бол илүү гаргаа цацаад хаяа таардаг гэстэй тийм ээ. Тэгсэн чинь та хэдэн ууш өрөдгөө гэсэн. Тэгсэн чинь аав нь би 3 ууш өрөднэ гэлдэг. За хүү хэдэн ууш өрөдгөө гэлдэг. Тэгсэн чинь одоо ааваасаа олон ууш өрөдөж болтгоо тэгэл за 2 ууш өрөднэ гэл. Би бас 3 ууш өрөднэ. Энийг босон бодол манай аав ярд. Тэгэл ингээл ярих зур ингээд нэг хамархан гинэ ярих зураал ингээл махаа хэрчээл ягаал игээл сайхан тоогоон дээр ингээл хайраал. Ямар ч түлх юмгүй. Янзын хайр чинь гинэ. Шар тосно бүр. Янзын хайраал. Яг 8 ширхэг хуушур сайхан хайраал дараал. Тэгэл дарж байгаа хоорондоо зай сайхан сай чаныг гэл та хэдэ хайх цаавар гэсэн. Гонши тэгэл илүүдүүлэхгүй дутуулахгүй өхгүй гэсэн үг биш шүү дээ. Илүү гаргаад хариулах. Тэгэл яг тэр хэмжээгээр нь цай шанаал. Тэгэл яг тэр хуушуранаас ер нь ярдсан ш. Тэр модыг өрх мөрх нь хүртэл байдсан ш. Хамгийн одоо юу гэсэн үг ашигт үлийн одоо хувь өндөр коэффициент өндрөөр пүр гэл тэр хооронд буцалгаас яг сайхан ягаал идээшэл яг сайхан чанаал тэгэл таарч байна. Тэгээс агуу хуушураа гаргаж ирээл 3 гэдэл аа 2 гэдэл. Аавэр тэрийн шиг гоё хуушур байгаагүй л гэдэг. Тэгэхгүй энэний цаана юу яваад байна гэхээр эн чинь юу юм л да. Замбраа байхгүй юу? Эмхцэгц. Байна гэл үрээд байх шин чинь хармын сэтгэл юм уу хураа нэхээсээ илүүтэйгээр бурхны шин ярьдаг байхгүй юу? Химжээ байт юм а гэж яриад. Хотын ус хүний буян хэмжээд энэ юу гэсэн санаа вэ гэхээр бүр том утгаараа хүн төрлөختний идэх уух экологийн дэлхий авч явах хэмжээ даах ус байна да. Тэмээд ус нь хүртэл юу нь хүртэл бүгдээр хэмжээд. Хамаагүй ингээл одоо энэ чинь сүүлийн юу гэж ярьдаг лээ? Минимализм гэдэг. Минимализм. Тэгээ энэ чинь бол өстой амар нүгээр шашныг доромжлоод байна шүү дээ. Та нар өстой нэр. Үн чинь минимализм юм аа. Ер нь ахуйн хэрэглээ за болно гэсэн бидэртний бодол хэрэгтэй юм шүү. Болно. Болно гэж. Гэтэ хизээвэ гэж. Хизээвэ гэхээр баг төрөлхийдний түвшинд бол бусдын юм л хамиг түрүүнд дүрж болохгүй л гэж. Гараа дүрж болохгүй тийм ээ. Өөрийнхөө бусдын аз жаргал амар амгалан хэтрүүлэхгүй л өөрийн дотроо байх нь одоо хамгийн
чухал юм шүү. Дунд төрөлхтний ёс суртахууны хэмжээ энүүгээр байгаа байхгүй юу? Бусдын эрх ашигыг хохироод эхлэх юм бол даваад нүгэл хилэнц болон тэрэн дотор бол хамаагүй. Тэгтэл яг үүндээ материалын зүйлийг л аз жаргалын их булаг сурулж гээд бодсон тохиолдолд бид хичнээн бусдад гээд хэмжиж явлаач гэсэн эцсийн дүндээ тэгэл ерөөсө орчлон хорвоогийн аз энэ орчлон хорвоо төгс бос гэдгийг нэг юу юм л да. Заавал давхцнаа л гэж хэлээд. Заавал хохирогч байна. Ойлгож байна уу? Орчлон одоо дунд төрөлхтний яриад байна л ш. Баг төрөлхтөнд бол аль болохоор энийгээ бууруулчих юм бол харьцангуй ивтэй найртай урт удаан амьдрнаа гэж хэлж. Төгс төгөлдрийг бол амлаагүй. Улаасаа төгс төгөлдөр бол байхгүй л гэж хэлж. Дунд төрөлхтний төвшөнд ороод ирэхээр ерөөс орчлон хорвоогийн аз жаргал гэж бодоод байгаа юм нэтлэл явсан тохиолдолд үүнд заавал үл ойлголцол, заавал ашиг сонирхлын давхцал, өөрөлдвөл заавал зөрчил үүснэ гэдээ үзчихэж байгаа юм л. Тэгшин материалыг нэг юм байгаа үстэй тийм ээ. Энийг л дэлхийн баялаг хүрхгүй улаасаа нэг. Нөгөө талаасаа одоо гарцаагүй 1% юмнууд байж болно. Би дарга болоо. Би ч гэсэн дарга болмоор байна. Хэрхэн шиг давхцаал эхэлж байгаа үстэй. Би тэрийг болчих юм бол нөгөө хүн баг одоо гомдохоор л байгаа үстэй тийм. Тэгэхээр ерөөс орчлон хорвоогийн аз жаргалыг их сурулж гээд үзсэн тохиолдол бол хямрал үүснэ л гэж. Тэгэд юуг аз жаргалыг их сурулж гэх юм бол сэтгэл оюунд байх нөгөө нирваны амар амгалан. Нирваны амар амгаланг бол 100-уулаа 1000-уулаа дэлхийн бүх хүмүүс эдлээч гэсэн дундрахгүй байна л да тийм ээ. Йоо чи битээ гэгээр л олох гэдэг. Би яг гэгээр л олох жоох гэх тийм байхгүй тийм ээ. Чи шунахгүй байна уу? Шунахгүй би ч гэсэн шунахгүй сайхан байна л гэж яваад байгаа тийм ээ. Ойлгож байна уу те? Нирваны амар амгалан гэдэг маань давхцаа дундраад тэгээд байх зүйл биш. Шал бидний аз жаргал гэдгээс өөр нэг сэтгэл амар амгалан таатай байх, бүр тогтвортой байх гэж хэлээд байгаа юм. Түүнээс хичнээн гоё, дуу, хуур, мөнгө төгрөг авах тусмаа тэрхүү үедээ л таатай болох болооч дараа нь ердийн байдгүй жаргал өхөө болчихно. Дахиад өчнөө юм лөө дахиад нэгээ дахиад байдгүй болчихно. Бидийг хангахгүй гэж хэлээд байна ш. Тэгтэл нирваны амар амгалан гэдэг бол тэр хүсэхгүй мөн чанарын таньсан зүгээр л тайван байх амар амгалан юм шиг байна. Зүгээр нэг ердийн зүгээр л болчихно л гэл. Зүгээр шүү дээ. Энэ амар амгалан тэгээ зүүрлэх юм бол нэг баг төрөлхтний төвшөндөө бол шунлаа аль болохоор багасгаа тийм ээ. Бусдын эрх ашигаар хүртэл энэ хүртэл ухраа гэжсэн бол дунд төрөлхтний төвшөнд төрөд тэгэхээр орчлон хорвоогийн шунлыг ерөөсөө байхгүй болгож. Тэгээ юу хүсээд юунаас таашаалах юм бэ гэхээр нирваны амар амгалан гэдэг сэтгэлд байх амар амгалан байж болж байна. Тэгээ их төрөлхтний төвшөнд ороод ирэхээр өөр юм ярьж байгаа. Арай өөр. Одоо бид өнөөдөр хичээл бол их төрөлхт. Дунд төрөлхтний яриад байгаа бол үнэн л надад санагд юм да. Ер нь орчлон хорвоо одоо юу ч байлаа гэсэн тэгэл нэг хуурмаг мөнхийн тийм юм байхгүй бос тарч байгаа юм л да. Агшин зураг гэж хэлдэг шнэ. Бидний амьдралын бүх сайн одоо хүсэж тэмүүлж бүхнээ зориулж тэмцэлсэн тэр зүйл маань бол богино настай байна шүү дээ. Хуурмаг байна шүү дээ. Дараа нь тэгэл утгагүй болчихж байгаа шүү дээ. Гэх нь шүү дээ тийм ээ. Тэрний төлөө зүтгээдсэн дараа нь инээ түрхэл юм бааш таарч. Бүр чанартай юм тэгвэл зорио гэдэг дунд төрөлхт яриад байгаа юм л да. Энэ санаагаар бол надад бодогдсон ингээл амар гоо ингээ костюмтай банкир ч юм уу тийм амар залуу амар гоо. Өчнөө гадаад хэлмэлтэй. Айл амар ингээ санхүү манхүү яриад. Тэр хүнд бол одоо лам хүн ч юм уу те. Үнэн л тэнэг санагддаг л чи нэрээ ёо. Хайрн залуунаас тийм ээ. Тэгээ ийм инээдтэй юмд итгээд ийм бүтшгүй юмны хойноос яваад өстой нэрээ гарч байгаа даа л гэж харагдав. Чи бүтшгүй юм зүтгэж чинь. Тэгээ миний бодлоор бол харин тэр консюмеризм гэдэг чинь бүтшгүй зүйл санагдаад байна. Хичнээн мундаг хөгжлөө гэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 7-8% хүртэл өсөхгүй шүү дээ. Хизээч өсөхгүй. 2-3% байд юм уу яа гэдэг. Бараг айгүй хиймэл юм яанаас үү. Энэ нэг тоог л дээшээ гаргачих гэдэг. Тэр тоон дээшээ гарлаа гэж нэг хэсэгтээ монголчин сайн нэг бүүн болоод байсан шүү дээ тийм. Яг тэр бүүн болж явах үед
бүгдээрээ гоё жаргалтай байсан үг бол бас л гүйст. Тийм ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт нь одоо бараг 10% хөвлөө гэлээ гайхамшиг гэлдэг. Өслөө гэд явж жаргал зовлон хүн сэтгэлдээ л мэдэрнэ. Тэгээ бүр сүүлээд баруун зөвшөөрöd байгаа нь бол тодорхой материалын зүйлийн хэрэгцээ хангаснаас хойш яг тэрнээс хамаарахгүй болчихно гэж хэлээд байгаа юм. Бид нар хамаатуулаад бодоод тийм ээ зураад байгаа болохоос яг тэрнээс болоод байгаа биш. Маягтай юм л да. Гэхдээ нэрэнгээс нэг тоог л өсгөөл яагаад байна. Энд нэг үнэн зүйл бол болно гэсэн бодол байхгүй бол хизээч харахгүй юм л да. Болно л гэсэн бодол байхгүй. Үнэхээр материалын зүйлээс аз жаргал бүрэн шийддэггүй үнэн харагдаад байгаа юм бол тэрний төлөө зүтгээл яваад байгаа бас тэгэл тийм ухаалаг бус санагдаад байна. Тийм ухаалаг бус. Тэмээ дээ. Тавихгүй л байгаа юм л да. Заавал баяж ин л гэж бод. Яг баяж хамар хэрэгтэйг нь бол одоо мэдхгүй. Жаргана л гэж бодож байгаа хэл та. Тэр улс орон тэгж хөгжлөөгөө бусад улс орон харилцан хамаарл байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ явж эцсийн дүндээ нийтээрээ 7 тэр бумуулаа үнэхээр хоорондоо за яаж бид нэр хэв зүйтэй аз жаргалтай сайн сайхан хөнөөлгүй амьдрах вэ гэж ярилцаж чаддгүй л тийм төрөл зүйлийн амьтаж үү дээ бид нар. Тийм ээ. 7 тэр бумуулаа яг одоо ингэж яах вэ? Яг одоо ерөөс нэг л юмд итгэцэн байгаа нь бол ерөөсөө л бараа таваар гүйцэж байж л жарганаа л гэж зүтгэдэг. Тэр бишийг бараг мэдээд тэгсэн мөртлөөс бол тэгэл зүтгэл ахын тэрний төлөө байлдаал, уралцаал, тэмцэлтэл, бөмбөгдөөл сонин шүү дээ. Сайхан би нэг юуны бичлэг үзчихсэн чинь Facebook-ын бичлэг үзчихсэн чинь энэ одоо мэрэгэн буучийн энэ Рафил гээд Винтоп боо шүү дээ тийм ээ. Винтоп. Эм боо. Тэр бууны ийм том сумнуудтай юм л да. Асар 2-3 км-с буудаг. Тэгээ тэр өшний 2.5 инч зузаан гам төмрийг цөм зөхөд орчиж байгаа. 2.5 инч зузаан байв 2 инч зузаан байна. Гам төмрийн диск юм л да. Тэрийг ингээд дискэнд авчулж байгаа. Тэгээд бууцсан чи цөм зөхөд орчиж байгаа. Тэр бодод сонин бодогдох юм л да. Тэр сумаар хүн бодож алхаж байгаа санаатай юм л да. Хүн гэдэг маань зайлвал хамгийн зузаан хэсгээр бараг сантиметр хүрэхгүй шахуу ийм л гавл ахгүй. Сантиметр хүрэхгүй гавл гэдэг маань үнийг хэлэхэд бараг л калибраар цоолоод орчих шахвал хавгүй турх юмд. Эдийн ярианы нэг ийм яс цөмөлж нэг алахын тулд ийм зузаан ган төмрийг цөм зөгтөг винтоп. Тэгээ тэргээр би нэг бодоод байна. Зад өсрөлт бодож байна л да. Тэр хүний нүүр толгой болоход юу ч үлдэхгүй юм зүгээр яг тарус бууж байгаа дил бүсгэр. Бодолтой. Ийм зузаан ган төмрийг цөм зөхнө гэдэг нь та нар бодоод үзэхгүй. Ийм зузаан ган төмрийг бид нэр ямар ч хүнд ломоор зөхөө цөмөлж чадахгүй байхгүй. Хичнээн үдэд болбоод дийлэхгүй. Ломоор хүний толгой зөхөөлөө болох. Гэтэл тийм хүчтэй бөгөл үйлдвэрлэл зохиогоол гол шалтгаан нь ингэж үежил жаргана. Батмаар л ингэж үеж жарах уу? Энэ ёс суртахууны хэм хэмжээ их сонин надад ингэж харагдаад идэв. Яг хүн хоорондоо бол харьцангуй байж хагаад бүлгүүдийн хооронд болохоор их дор болчтой. Тэр их сонин. Хүн хоорондоо ингэхгүй шүү дээ гэсэн. Хоёр намын хооронд бол ямар ч навшин юм ихэд болно л гэж. Хоёр улсын хооронд бол алалцахад зөв л болчих. Хоёр улсын хооронд бол эх өрнөө хамгаалж байгаа юм чи хамаагүй алалцнаа л бол. Ивэ олно гэж байдаг бол усуд л. Хэр ухаантай усуд юм яг хүн гэдэг маань сонь санагт юм. За тэгээд их төрөлхөйтөн гэж за бурхны шинд болохоор тэгэхэд хамгийн эхлээд за нэг эхлээд жоохон энэ хүсвэн шунал ашиг сонирхлоо бууруулах хэрэгтэй шүү. Баг төрлөget. Яаж бууруулах юм бэхээр бусдыг л хохироож болохгүй. Энийг л энэ шаардлагатай. Бусдыг хохироод авах юм бол наад харилцан хамаарал зүү тогтол тийм ээ. Бүгдээр алдагдаад байна. Бүгдээр л өөрөө өөрийгөө бодно үстэй тийм. Энэ хүн өөрийгөө бодоод авах бол би ингэнэгээд бүр утгагүй болоод
аз жаргал амар болон улам докторгүй болох юм шүү дээ. Би хэлээд байсан тийм ээ. Бүгдээрээ дэлхийн улсаараа ёс суртахуунгүй болчих юм бол бүгд хохирно л гэдэг. Тийм биз дээ. Энэ замын хөдөлгөөн дүрм юуны төлөө гэхээр энэ байгаа болохоор бид нар нэг уучраа болоод яваад байгаа биз. Энэ байхгүй байсан бол уулзуу нэвтрхээ байна. Тийм ээ. Би гараа нөгөө ар Монголын алдарт хас төгжөө болно шүү дээ. Би гараа хүлээхээ байчин. Бүгдээр хүлээхгүй. Бүгдээр. Тэгэхээр хүлээж байж өөрөө гардаг байхгүй юу? Хамгийн гол зарчим нь. Уул зүрийг бид нар яагаад гардаг вэ? Хүлээсний үр дүнд хүлээж гаргаж байгаа болохоор дараа нь намайг хүлээдэг. Тэгээ би гардаг. Баг төрлөөдөн зориулаад хэлээд байгаа бурхан багш шүтэн барилгад хэрэлдэ. Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ. Өөрөө амар амгалантай болно. За дунд төрлөөдөд төвшөнд өөрөөр ирэх юм бол ерөөсөө энэ арчлан хороогийн аз жаргал гэдэг маань тийм төгс төгөл зүйл биш. Өөр гэгэрэл нирваны ямар амгалан гэж байна. Тэгвэл их төрлөөдөн гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? Ямар хүмүүсийг хэлдэг бол их төрлөөдөн гэгэрч хүмүүс бол биш юм шүү. Гэгэрхийн төлөө л аль аль нь явж байгаа. Гэхдээ их төрлөөдөн гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэхээр баг төрлөөдний хүсэж байгаа амьдралын утга учир гэж тодорхойлж байгаа зүйл нь бол орчлон хорвоогийн аз жаргал. Дунд төрлөөдний үед бол орчлон хорвоогийн аз жаргалыг бүр хүсэхгүй байх нь буюу гэгэрэл нирвана. За их төрлөөднүүд юу гэж үздэг вэ гэхээр за баг төрлөөднүүдийн хүсэж байгаа орчлон хорвоо хуурмаг гэдэг нь бол үнэ тэр нэг тийм бүхнээ зориулах тул үнцэнтэй зүйл биш. Дунд төрлөөдний хүсэж байгаа гэгэрэл нирвана ч гэсэн үнийг хэлэхэд бол бас бүр нэг туйлын утгатай туйлын одоо үн цэнтэй агуулга баян зүйл бол биш. Тэгээ юу үн цэнтэй вэ гэж харах юм биш үү? Энэ эрхэмлэн эренбэл яваад байгаа юм л да. Юу гэрхэм гоё гэж харах вэ? За энэ дээр бид нар ер нь юу гэрхэм гоё гэж харах вэ гэдэг дээр бид нар жоохон дэлгэрүүлээд өөр сэдвээр жишээ аваад ярихаар ер нь юуг аз жаргал, юу бидэрт аз жаргал өгдөг вэ гэх юм бол ухтаа энэ бол маш харьцангуй хиймэл ойлголт. Маш харьцангуй хиймэл бол. За бүр нэг захын тийм ээ байгалийн өгөгдөл болохыг өлсөж өгөх хийгээд тийм ээ. Тэгээ иймэрхүү ойлголтууд дээр л бид нар бол бас нэг санаа нийлж магадгүй бүх хүмүүс. Гарцааг өлсөж байх үед тийм ээ. Гарцаагаа даарч байх үед, гарцаагаа халууцж байх үед бол зэнийг бусад аз жаргалын олон хэлбэрүүд бол маш субъектив чанартай байдаг. Маш субъектив. Зүгээр хоолн дээр жишээ авахад Монгол хүний сайхан гэх бол өөр хүн таалагдахгүй болно тийм ээ. Гэж жаргалтай, гоё л амттай гэдэг бол бүхэн л гоё баймаар өстэй. Тийм биш. Бүр амсч чадхааргүй гачин юм байна шүү дээ. Тийм ээ. Сонин хоолнууд байна. Яриад дээрээс л гайхдаг байсан шүү дээ. Одоо тэгэл харж яхад зарим далайн гаралтай хоолнууд зарим хүний хувьд бол огт амсаж чадхааргүй. Зарим халуун ногоотой бол, зарим чихэрлэг хоолнууд янз бүрийн юм байх юм шиг. Хамгийн гоё гэл. Тэгэхээр амталж байгаа хүмүүс энийг гоё сайхан гэж харсан асуулт янз бүр болоод. Намайг баг байхад юун дээр зохиол дээр гардаг байсан юм аа. Дээр үеийн жоохон зохиолууд болохоор Домбын Ятан гэж гардаг байсан юм зохиол дээр. Домбын Ятанг нь бол бид нэг идэж байсангүй бидний үед бол тийм яг үнийг хэлээд Ятан бол гой сайхан байсангүй. Би одоо 70-аад оны хүн, 80-аад оны хүүхэд намайг байгаад бол Ятан бол хэлбэг. Тэгээ тэр юм чинээ бодохгүй, тоохгүй. Чихэрнүүд дондоо л гой чихэр мэрхээр. За хамгийн гоё юм бол миний л бодлоор хүн болгон л энийг гоё гэж хүлээн зөвшөөрөх ёстой зүйл бол шоколад. Ховор. Гом ховор шүү дээ. Их ховор. За нэг банка байна. Жижигхэн орос шоколадууд, 5 төгрөгийн том шоколад бол цаасыг нь харахаас нааш шүү дээ. Цаасыг нь л хардаг болоо. Тэр цаасаас үнэртэй дэдэг байхгүй. Үнэртэй л энэ тоглоом цаасаас. Тэгээд тэгсэн чинь тэр зохиол дээр хахтаа бол Домбын Ятан юу гэдэг Ятан л байсан шүү. Тэр Ятан бол тэр зохиол дээр бол жигтэйхэн гоё юм. Хадгалаад хилтлээл өчнөө хадгалж жагаал шар жихэр Домбын Ятан гэдэг хоёр юм л өстой нөгөндөө өгөөл нөгөөт нь ямар гоё юм бэ гэл. Тэр үнэхээр гоё
байсан уу гэтэл бид одоо бид намайг баахад бас гоё санагдах хэрэгтэй шүү. Надад бол байдаг юм тийм гоё юм биш бол. Тэгсэн чи одоо сүүлийн шоколад маклад бол одоо завсаргүй их болсон шүү дээ, тий? Хаасайгүй шоколад. Одоо юу хөхт шоколад тоохгүй болсон юм лээ. Сонин. Тавгийн эдэн дээр байжсэн чинь яотон эдэд энэ ямар гоё юм бэ гэдэг ах юм. Сонин. Би бол бодохдоо нэргэс би бодсон. Шоколад бол ямар ч үед гоё. Ямар ч хүү ямсан гоё. Хамгийн гоё юм гэж боддог гэсэн юм. Ерөөс хамаагүй юм шиг. Эрэлт хэрэгцээ байхгүй гоё гэж харсан тэрнээсээ л гоё болдог болохоос ш. Шоколад нь өөртөнд нь ичээд яот нь солигдоод яотонд бол илүү гоё бол. Одоо юу гэдэг? Зүгээр нэг эдээ харааны эрхий дарам нэг юм цаас ямар ч одоо эд шидгүү гэдэг нь бол алт нарийн технологи өнөт эрдэнэс ороогүй. Зүгээр л эдээ харааны цаас нэгтэй талд нь цавууд өргөцсөн, нэгэ талд нь зүгээр л бараар будаг наацсан ийм цаас $10 сая хүрч болох уу, $2 сая хүрч болох уу болох л. Энэ ямар ч облигацтэй үнэт юу биш шүү. Жишээлбэл марк. Марк $2.5 сая хүрсэн марк л байдаг. Зүгээр л ийм цаас. Ямар ч нарийн технологи байхгүй. Зүгээр ихтэй $2.5 сая төгрөг худалдаад авчиж байгаа. Доллараар $2.5 сая хүн авч болох байсан хамгийн гоё машин юу тэрнээс авах таашаалыг тэр маркнаас хүн авчиж байгаа. Сонирн байгаад. Айгуу тийм тэр аз жаргал өгдгөл байх юм бол тэгэл ямар ч хүн хараад ямар гоё юм бэ тийм. Одоо энэ цаас нь тэр марк миний ширээн дээрээс бол би базаал хайж байгаа. Хоогоо сайн цэвэрлэхгүй. Тэгвэл тэрний төлөө $2.5 сая гэдэг чинь муу их мөнгөд өгдөг хүмүүс байна. Яагаад үг чинь тэрнээс их таашаал аваад. Би кинон дээрээс харж ирсэн кинон дээр нэг дээр үеийн кинон дээр нэг айлын хүүхэд нь гэртээ байсан маркнуудаа жууд худалдаачинд очиж зараад зарчаам л. Тэгсэн чинь нөгөөдөр нээж нь харж тэр маркын дотор нэг хүний юу амар үнэтэй марк хамт яваад зарцсан юм л. Тэгээ ээж нэг худалдаачин дээр очиж манай хүн андуураад ингээд энэ марк өгч гэсэн чинь худалдаач бас мундаг суртахуунтай л юм ба. Би харсан. Тийм байлээ эргүүлээ зүгээр өгч юм л. Нэг энэ төстэй зарцсан бол би авцсан. Өчнөө үнэтэй марк юм шүү. Хэдэн 100 мянган тэр Deutsche Mark гэж яриад байгаа юм л. D-марк яриад. Тэгээд гэтээ тэр хүн юу гэж хэлдэг вэхээр гэтээ энэ маркийг 2 хоног би хадгаллаа. Энэ 2 хоног хадгалсан маань миний энэ амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байлаа л. Ойлгохоргүй гоц. Нэг маркийг 2 хоногоос миний амьдралын хамгийн аз жаргалтай, эргэн дурсагдах, бахархалтай өдрүүд юу гэдэг марк гэдэг. Тэрнээс аз жаргал авдаг хүмүүс авахулдаг болгодог ч юм уу, аавн өгнө гэж итгүүлэх. Би өрөөд нэхэр тэр тухайн зүйлийн аз жаргалын өгч чадвар нь объектив гэхээс илүү маш их субъектив. Бидний үнэл хүнлэмжээс харгалзана гэдэг. Бидний үнэл хүнлэмжээс. Түүний гоё л юм бол түүнээс таашаал авна. Гоё л юм бол таашаал. Уртын дунд нэг тийм дуртай биш хүн байна. Одоо юм болчихсон шүү дээ. Бүгдээрээ л уртын дуу гоё штэ ч гэх юм уу. Дургу гэж би хэлж болохгүй гэж боддог болсон юм уу. Та намайг нэг 11, 2, 3, 4-тэй явахад байна шүү дээ тийм ээ. Тэр үед би юу гэж бодож ирсэн бэ? Уртын дуу шиг тэнийг юм хорвоод байхгүй л гэж бодсон. Одоо бол тийм биш шүү. Одоо бол өстэй гендэ ч өнөө юундаа ч өнөө одоо тэр хамгийн жаахан шаргаад нэрийг сонсоод бол би ийм гоё юм байдгаа л гэж боддог. Тэгээ 11, 2-той явахд бол ёо уртын дуу ганц суугтай. Тэгэл зургатаар нэг уртын дуу хэлчих юм бол дуусна гэж байна. Яатсан ая гэж тийм ая байт юм. Би инээмсгэл сонсмоор. Би харан гэднэр сонсмоор. Тэгнүүд нь бол ёо зүгээр л үг нь юу байгаа битгүү. Хайшаас үг гэж байт. За болоо тэгэл. Тэгэл нэг одоо ястаа уудаж өгөх гэж байгаа юм даа. Сонин те.
ойлгохгүй байсан. Одоо бол харин тэгэл одоо нас ахаад ш тэр юм уу. Уртын дунд бол дуртай болж байна л. Ихтэй би боддог. Гадаад өөр хүмүүс уртын дууснасаа яг бас сайхан байх уу бас эргэлзээт. Эргэлзээт. Яг тэр юм бол бас л юу штэ бас нэг янз бүр те нэг ойлгоо. Одоо шил би юугаар зүйлж одоо гэдэг юм бол за уртын дунд бол тийм болцчихъя гэтэл хизээч түүнээс таашаал авахааргүй ойлгохооргүй гой санаг энэ насан дээр л тийм урлагийн хэлбэрүүд бас байна. Одоо хятад ши янгуу ч юм уу Солонгос опера мопер гэдэг байт юм л. Тэр бол энэ насан дээр гой санагдахгүй шүү. Тэгтэл тэрий чинь сонсоод нулимсэн мэлмрээл тийм ээ өстой. Бүх амьдрал утга учраа түүний төлөө зориулсан өчнөө хүмүүс байгаа шүү. Тэрийг сонсоод уйрах муйрах саяараа хүмүүс байгаа. Надад бол үг сонсогддог зүгээр хүн төрлөختний хөвч хоолооноос гарчвал хамгийн муухай дууны уралдаан тэмцээн болж байна. Цахарч махраад. Тэнгүүд л нөгөө чи бол бас бас яг хангалттай муухай дуурсангүй л гэж бодож байгаа. Инээс л муухай дуурнаа л гэл дайрал. Бид чи тэгээд яг объектив гоё ихээсээ илүүтэйгээр тийм ээ тэр чинь өчнөө хүмүүс дурлаад үзээд л клуб амтай тэнцэн. Бид нар бол давтан сонсоор байгаа л тэгэл гоё. Яг энэ утгаараа бол тэр хамгийн мундаг гэж сонгодог ч гэсэн ерөөсөө л тийм. Энэ жанцнаар гоё хэлээд байгаа шүү дээ. Яг тэр сонголдог юу гэдэг тийм ээ Бетховен, Чайковский, Шопен, Мопен давтан сонсохсоор байгаа л тийм болцсоохгүй. Нэр ингэс. Яг эргэж локор бодно шүү дээ тийм. Тэгвэл энэ ягаад хамгийн их тараагдсан, хамгийн их мундаг гэд итгэгдсэн, хамгийн дэлхийгээр түгээдсэн болохоор л бид нар сонгодог гэж нэрлэдэг болцсон болохоос биш. Яг объектив тийм бэрх болчихж байгаа юм л. Үл харгалзах. Одоо сонгодог урлаг гэхээр л балет нь тийм дуртай биш юм байна уу? Бас байхгүй. Балетыг муухайгүй л би өөрөө тэнэг харагдчих واخ. Би одоо бол бас одоо нэг балетын дургу гэж хэлэхгүй дуртай ч гэж хэлэх. Гэтэ би нэг 12 3 таа явах үед бол балет гэдэг бол зүгээр балет өөрөө биднийг доромжлоод байгаа юм шиг санагдав. Тийм байсан. Тийм байсан. Одоо жишээл арай өөр боловсралтай тийм хүмүүс ямар хөө яасан. Би зүгээр хотын төвийг манай аав инженер ээж эмч тэгээ бидний нэг ойролцоол бид нар л ихтэй зүгээр балет гэдэг шиг муухай утгагүй тэнэг тийм бүр яг яах гээд байгаа нь те эрэгтэй хүн тэрхүү өмсчихлгүй гэдэг. Эрэгтэй хүн тэрхүү өмсөд бидний хувьд бол доромжл байхгүй. Эрэгтэй хүн тэрхүү өмсчихвэл тэгэл зүгээр л ингээл их муухай санагддаг байсан нэр гэсэн. Тиймдээ одоо 20 30 жилийн болж байна. 30 жилийн өмнө эрэгтэй бүжгийн дугууланд явж байгаа юм бол бид нар бүжгийн дугууланд явж байхын төлөө дээрлэх гээд байгаа юм шиг. Одоо биш болж илтэй тийм ээ. Тэгээд тэгж боддог байсан чи манай энэ өвөөгийнх нь Ялт кино театрын арт байртай өвөөгийн яг дээдлийн хажуудлын айл хэмэд манай дээдэлтэй талигч тулгай гэдэг нэг айл байдаг л их сайхан тийм тусч хүмүүс байсан юм. Их тусч сайхан хүмүүс. 4 сайхан хүүтэй 2 хүн гадаадаас сурдаг байсан. 2 хүн гадаадаас сурдаг. Тэгээд би бол нусаа гойжуулсны нөхөр өглөө гараал тийм орой л орж ирдэг. Нөхөр ахгүй дээ баг тойргийн хаваарл явж байдаг. Одоо энэ сарны титэм чинь дөнгөж баригдаж эхлээл тэрний хуучин барилган дээр л
юугүй гэдэг вэ? Сурчин барилга дээр л тоглодог. Тэгээд тэгсэн чинь тэгэл нэг жилдээ нэг амралтаар л нэг гой хоёр ах ирнэ. Би бол тэр Польшоос ирж байгаа махаас бас нэг бох мох ганц ширхэг бас нэг өрөвдүүлж жагаад авчих санаатай. Явдаг л. Тэгээд намайг нэг 5 дугаар ингээд байхад юм уу да тэр хоёр төгсж ирдэг байхгүй төгсж. Би юугаш минь жоох ухаан сууж байсан. Тэгээд төгсөөд ирэхээр одоо ойлгосон ч юу гэхээр тэр дээрээс хоёр дахь нь болохоор нэг гоё ах. Тэр ах гэсэн чи балет ч юм байсан юм байна. Орсын Перм хотод 10-20 хэдүүлэл хамтаа сурж байгаа л хар багтаа явцсан 10 хэдтэйгээ. Тэгээ балет ч юм болоо төгсөөд ирж байгаа юм л да. Тэрийг мэдэхгүй. Миний нэг хамгийн дургүй юм гэж. Гэхдээ тэгээд тэд нар чинь тэгээд их гоё л гадаадад олон жил болцоо. Дандаа л гоё юм цэмцгэр чилгэр өндөр тийм гоё ах ихч нар. Нэг л гоё хувцастай хонортой л гоё ах ихч нар. Гимэн даанч балет ч. Тэгэд хамгийн гол нь тэр болгоноос илүү чухал юм гэхээр тэр хоёр ах хэрэгтэй. Том ах нь болохоор Польшоос ирсэн билүү дээ. Тэр хоёр өнгөт телевиз переставкээр аваад ирсэн байхгүй. За өнгөт телевизээр переставк гэдэг бол за переставк гэдэг юм хуурцуу тоглоулагч. Видео кино үзүүлдэг. За тэр бол гайхамшиг. Би үзээгүй юм аа тэнд үзэж байгаа юм л да. Хөө үзээгүй юм аа. Нэг кунфу мөнфүтэй кино үзээ шууд тэдний 3 давхрын цонхоор үсэрчмээр санагдав. Гачин гоё юм байна л да. Тэгээд тэдний чи одоо тэгэл нөгөө хэдэн тэр касет товор штэ байхгүй касет товор. Касетийг хэн авчирдаг гэхээр яг тэдний хүрээний найзууд буюу тэгэл балеч гадаад дотоод сурдаг хүмүүс л тэр касетийг авчирна. Энгийн ард иргэд бол тэр мэдгчгүй шахуулна. Тэгэл кинонуудаар найз нөхдүүд нэр нь тэгэл кинонуудаа давтан гаргана үзэл. Би бол яадаг гэхээр аль хоор л тэгэл за нэг юутай ч гэсэн за нэг босоог бахнаар тусахгүй л тэ. Босоол тэгэл цайцуугаа уугаал нэг 10-11 цаг үед яаж игээл тэдний дэвтрэх ёстой. Тэгэл хизээл кино перстаг 50 тэрэг нь үзэхээ сууж байгаа шүү дээ. Үзэхээ сууж. Утахгүй байх ёстой. Ингээл нүдэнд өртчихэл мөө чи юу гэж чи гар гэлдэх юм бол тэгэл ямар ч авралгүй гараал. Тэгэл ингээл харахад би харагдахгүй л байх хэвээр. Ямар нэг юм завсан хөшгөний өнгөтэй говцсон хувцастай ч юм. Хамгийн анзаарахгүй тэр юу тэр үнсэд цангах өтгөн шингэнийг бол төвчээл барих хэвээр. Нэг гарчих юм бол эргээ ороход бэрх байдаг байхгүй. Нэг тийм сэрэмж төрөөгүй үед нь л ороод ирэх хэрэгтэй. Тэгж байж байгаа юм чи яг тэгэл байж байгаа одоо ингээл кино байхгүй хэн юм авчирна гэл гаднаас аваад ирлээ гэл 180 минутын касет гэх юм бол амар гоё 2 кинот. За өстө гоё кино гаргандаа гэл тэнгууд хаяа тэр ах шнэр өөртөө балетчтэй тавьсан ч л тэгэл балет гэдэг байхгүй. Балет тэгэл би тэн чин за таминэ. Наадхаа болоо нөгөө киног үзье гэж ярихгүй шүү дээ. Тэхээ бос шууд нэг жилдээ орохгүй. Тэхүүр аргагүй болохоор тэгэл юул 50 тэрэг дугаал үзэн шүү дээ. Тэгээд үдсээр байгаа нэг жил 2 жил тэдний чинь кино зур хавийн балетыг үзээд дуусчихлаа. Нэрнгэс. Би бол баг бүх балетыг баг л үзсэн шүү дээ. Хуурцаг касетээр сүүлд нь бүр тэд нар чинь намайг дагуулж чад юунд үзсэн. Дур бүж эрдмийн театрт нүртэл үзчихсэн. 2-3 балет л үзчихсэн юм аа. Ай маян бол би баг л хэдэн фаз явангуутлаа. Тандөө. Тэгээ одоо би балет бол тийм дуртай биш л те. Ихтэй зүгээр бас дургуйч. Ихтэй юу гэж ойлгосон байх юм бол тэгэл тийм гоё хүмүүс те. Тэр амар шимтэж үздэг. Тэглээ одоо энэ тэгж инглээ хаагална. Багш нар тоглоол үгүй л тэнд хамгийн өөрсдийн шүтэн бишэртэй голцуул нөгөө Орсын тэр их театр театрын хүмүүсийг үзээл ингээл тэг чинь тэгээд хүмүүс тэгээд сонирхоод байхараас юуг нь харчих нэг харчих гал ойлгочих гал та хараг жилийн дараа хамт яриад нөгөө хинчний хацсан би тэгээд юу яагаад та суусуу
Гэтэ эндээс юу гэж ойлгосон байх юм бол тэр балиад гэдэг чинь бас нэг тийм ээ тэр нэг хүний биеийн хил тийм ээ тэр нэг үзэгдэх байдал эднэрээ л бас нэг гоо сайхан тийм ээ нэг утга агуулга үзэмж тийм юм бас илэрхийлж яана гэж бас ойлгоод хүндлэх маягтай болж байгаа юм л. Өөрөөр хэлбэл цаанаас гой сайхан байдаг биш. Энийг гойдоо гэж харсан хүмүүсийн дунд үсэх тийм ээ тэр гоё энэ загвар одоо хүмүүс л ингэж бодоод за би бол нэг ийм хүн гэл. А би бол нэг ийм юм дуртай, ийм юм дургу энд нэг юм бүтээгддэг байхгүй. Би тэр тийм дуртай болоод бүтчихэж байгаа юм. Тийм юм дургу болоод бүтчихэж байгаа юм. Ойлгож байна уу те? Ингээд би өстө зохиолын дунд өстө аллергитай гэдэг. Зохиолын дуртай болж болдгоо л байхгүй. Сайхан яваал өдөө сайхан нармаар яагаад гэсэн сайхан илаал тийм ээ. Тэгэл ингээл энэ өстө амьд хөгжим сонсох гэвэл их гоё харагдах юм. Тэгэл тэрнээс гिचээсээр хагаад нарай л амьд хөгжим дуртай болчих юм шиг байна. Гिचээсээр хагаад юм дуртай болчих юм шиг. Тэгэхээр сая хэлээ бүх тэр маркн дээр жишээ авахад юун дэш яг энэ зүйл ийм үнцэнтэй надад энэ аз жаргал өгнө гэдэг нь бол бидний түүнийг хэр гоё гэж харж байгаа гэдгээс харгалзаад. Бид нар түүнийг хэр гоё гэж харах вэ гэдэг бол би болдог. Тэг их төрлөختнүүд юуг гоё гэж юуг аз жаргал гэж харсан бэ гэх юм бол сая бид нар хэллээ. Нэг марк 2.5 сая уран зургууч $100 сая эднэр хүрчин шүү дээ тийм ээ. Ер нь тэгдэ манайхан ч одоо ингээл нэг жоох ингээл ахуу махуу гэж яснаа. За би бол арай л өөр тийм нарийн таашаалтай гэл өнгөрөөд унаа тийм. Тэгээ би бол сонгодог урлаг гоё одоо жинхэнэ пянт сонсдог гэлтэй ингээл нэг жоохон өөрийгөө дээгүүр тавихлаар юм шиг. Нэг юм арай л нэг юм нарийн хоол идсэн ч гэсэн тэ юуны өстө жинхэнэ юуны яасан спан юу тэгэл гэдэг буруу биш л те одоо жишээлбэл ингээл бодвол тэгэл арх улаач гэсэн тэгэл нэг нохоо шиг ууж яснаас бас нэг арай соёлтой уус арай л цэмцгэрэл байх л да. Гэтэ хорвоо гэдгийн хувьд ялгаагүй. Шал өөр юм ярьж байгаа зүйл нь жишээлбэл $100 сая зураг худалдаж авлаа. Би урлагийг дэмждэг гэлээр урлаг дэмжинэ гэдэг маань өөр одоо жишээлбэл бүр өөр юм дэмжсэний дэргэд бол айгүй илүү л дээ. Гэхдээ $100 сая хичнээн хүний зовлон зүдгүүрийг арилгаж болохыг бол бас их сонир асуулт. $100 сая хичнээн хүний зовлон зүдгүүрийг. Одоо та бүхэн зүгээр фэйсбүүкээр харахад л зөвхөн Монголын жишээн дэрхэд өчнөөн олон өвчтөө шаналгаатай хүмүүс ханд угаж байгаа. Тийм ээ. Энэ мөнгө л байх юм бол миний үрийн алтан ам аврагдах гэдэг байна л. Нялх нойтон хүүхэд өвдөн гэдэг шиг амар юм хороод юу авах вэ? Хамгийн хайртай өөр нь одоо би энэ хавдар судлын үйлсэд үүдээр явж харагдах юм шүү. Одоо чи зүгээр нэг 92 өрөө байранд байдаг зүгээр нэг дундаж гэр бүл байна шүү дээ тийм ээ. Нэг 2 өрөө байртай байдаг. Нэг хүүхэд нь өвдлөө. Магадгүй бүр хүнд өвчин туслаа. За 150 сая төгрөг 200 сая төгрөгийн эмчилгээ тэнд хийлгэнэ. Нэг 20% л идэгрэх магадaltaй гэдэг. Юу ч бодлогоор байраа сарч. Энд бол ер нь эцэгчүүд за ихтэй өөртөө яаж амьдрах юм бэ хөө за одоо энэ эдгээч үгүй ч үү те яг тэгэл зайн мэд гэдгүй юм бэл. Ямар ч аав хүн ямар ч ижээ хүн зарад хумаа хүүхдэд зориулаад ирэх идэх маа. Тэгтэл тэр яригадаад байгаа асар их мөнгө гэдэг нь 200 сая 300 сая төгрөг. Тэрнээс доош 50 60 70 80 сая төгрөгөөр эмчилгээ хийлгээд идэгч өчнөө. Манай гэр бүл тулгарсан энэ уу гашуу айдсыг ингээд энэ мөнгө байх л мөл идэгч. Тийм ээ. Өчнөө хүнийг амийг аврах шүү дээ. Ээжийнх нь амийг аврах, аавынх нь амийг аврах, өрөө хүүхдийнх нь амийг. Тийм ээ $100 сая шүү дээ. $100 сая гэдэг нь одоо үеийн ханшаар бол 2500
2600 ширхэг 100 сая төгрөг гарна гэсэн. Тийм үү? 2600 ширхэг 2600 айлд 100 сая төгрөг тараана гэсэн. Ядуурлаас чарах мөнгө. Өөр одоо энэ хүмүүнлэгийн ажил 2 сар тутам манай хийх юм л да. Яг хүнд хэцүү дүүрэг район одоо хороодуудаар ямар хүнд амьдрал байдаг гэж бод. Аймаг хүнд амьдрал байдаг шүү. Одоо хүмүүнлэгийн ажил хийхдээ зэрэг зарим хүмүүс нь цэцэрхээлтэй. Яа баг чинь системийн өөрчлөлийг л. Систем өөрчлөх хүртэл яа гэсэн үг юм. Маш тодорхой. Мөн үү? Системийг өөрчлөх, систем боловсролын систем эрүүл мэндийн тогтолцоо эднийг өөрчлөх мөн тэр хэрэгтэй. Гэхдээ ямар ч улс оронд хүмүүнлэгийн бусдад бие биендээ туслах, хайрлах энэ параллел явах хэрэгтэй байхгүй. Явдаг. Тийм ээ? Тэнгуулаан тогтолцоо зүгээр хүний өндөө шоулаг, өдөө шоуж яаж мэдэж. Энд ганцхан л арга бод. Өөртөө яваад үзэл гэж хэлмээр. Өөртөө хизээч очиж өгдөг. Ямар айл байдаг. Гурал будад хараалаа гэдгийг яах нь. Гурал будаа ямар их баярлуулдаг гэж бодно дээ. Загас барих аргын зааж. Загас барих арга зааж өгнө гэдэг нь загас битгий үг гэсэн үгээс биш байхгүй. Өсөж өгч байгаа загас барих аргаар яах. Загсан л чухал. Яг үндэ загас барих аргыг зааж өгнө гэдэг нь 100 200 мянган загсны үнэтэй байхгүй. Илүү мөнгө, илүү хүч хөдөлмөр зарчээд сая тэр хүнийг баг ажил хөдөлмөртэй болох байх. Тэмээд халуураад байгаа хүмүүс өвчин намдаа юм битээ наа чи хамгийн гол нь одоо антибиотикийн өгөх хэрэгтэй ч тэгээд цэцэрэхэд байгаа хэрэггүй. Антибиотик өгөх хэрэгтэй, хайх хэрэгтэй, тэр хүртэл өвчин намдаа юм ч гэсэн хэрэгтэй. Яг ядуу, яг зүдэрч байгаа. Гэхдээ ямар гэж бодно. Дүн өвлөөр гадаа 25 6 хасах хэм тачхин жоох гэр дотор нэг хасах 10 орчим хэмтэй л байт. Ядруухай. Зүгээр л юм гэрийн мод хагас дутуу гэрийн модыг одоо дээр үеийн яавлагны хайрцаг гэдэг байсан да картон цаасаар бүрхээд тэрний дээгүүр бирзентээр ханы төшөд яг зүгээр мөс дог эдээрэнэ л юм цааснууд байгаа юм л эдээрэнэ цаасны гадуур яг мөс гэртэн амд нь уургаар тэгэд тогоо шиг гэдстэй. Тэг гаднаас оруулж ирээ бид нар төлөө мөлөө оруулж ирээ гэрийг нь пүнк халаагаал 100 зүгээр пош ингээд халдсан зоохтой. Хэцүү шүү. Шорон дээр Монгол хүмүүс шүү. Яг бидэртэй ижлэх Монгол хүмүүс. Ямар хүнд амьдардаг гэж байна. Тэгэл гэрийн дулаасуулаад тогоон дээрээ сайхан яс ус үүгээл авчирчамлаа бид нар. Тэгэл хан хэгэлэнгүүл тэнд байсан нэг юм хөдлөөл бараа хөдлөх шиг болоод тэгсэн чи жоох мэжс бодод гэхлийн жижигхэн толгоонууд гарч ирээ. Хас харуу юмтай болохоор гарч чадахгүй гэртээ зүгээр юм овоолгоотой баахан хүнжил гудас бохир заваа юмны доорлоор байж юм л дахиад. Тэгээ гарч ирээ дулаасаа гараад ирсэн чи биеэр нь дүрнгээ яар шарах арсны идэ дүрслээд сургуульд яваагүй. Сөөрөвчтэй. Гэхдээ нэг зургтай нэг хүн гарсан нэг Монголын нэг баян хүн нэг үрээг баг тэр бом төгрөг худалдаж авсан гэдэг. За 500 сая төгрөг яриадсэн. 500 сая төгрөг нэг үрээ худалдаж авсан гэж сурвалжлагч та ийм үнтэй асгасгүй яа тийм би Монгол хүн Монгол хүүхэд Монгол адуу хоёрыг үнцэнтэй байлгахыг хүссэн байгаасаа гэж боддیں۔ Тэгэл өнгөрч байгаа. Би тэр сурвалжлалын оронд байсан бол асуумар санагд. За яг та тэгвэл Монгол нэг үрээ авах гэж тийм үрээ хөрөөлгөж байгаа тийм. Нэг адуу авах гэж 500 сая төгрөг зарч. Монгол хүүхдүүд юу зарцуулсан? Монгол хүүхдүүд. Яг бүр тийм ээ. Яг тогтмол үйл ажиллагаатай. Яг үр нөлөөгөө өгдөг. Яг ядуурлаас гаргадаг. Яг тусалдаг. Яг заадаг. Яг сургадаг. Яг ажлын байраар хахдаг. Яг тийм тогтолцоо. Тийм ээ. 500 сая төгрөг өгч их юм босгоо шүү дээ. Ийм ямар төсөл, ямар үйл ажиллагаа байнга явуулдаг бол би байгаа ч итгэхгүй. Манайх ийм л ба шүү дээ. Манай зүгээр нэг хувийн машинд болохоор 500 сая тэрбум адуундаа тэг зориулчаад нэг хүнд нэг хүүхдэд нэг айлд тэдээр байна байхгүй байдаг байхгүй
байхгүй. Байхгүй. Шинэ Монгол сургуулийн галаа багш тэр ял 5 антай сайхан гэр хоолнос бүх юм яг тэр нөгөө тоо шиг эдтэй охин нь төрөөд ирэхэд яг бариад ухцсан л да. Гэтэл энэ нэг жишээ л дээ. Тэрний сан өчнөө олон гарахгүй нүхнээс гарахгүй юм шиг. Тэгэл үед гэхээр улаанчлуудын гонцгтэр очиад аав ээж нь хогтун. Залхуудаа биш үү? Бүтэн өдөр хөдөлмөрлөж байна. Бүтэн өдөр хог ухаад ялгаад тэрүүгээр амьдарч байгаа. Улаанчлуудын хогийн цэг гэдэг нь хүн очиод бид нар нэг хором нэг амьсгаа авахд л бараг тийм ээ. Тийм үнэртэй, танартай, утаа униар болсон, тоос шор болсон газар байхгүй. Бүтэн өдөржингөө тэндээс хор ухаад хог ухаад гэр бүлээд ич. Тэрийг буянтай газар гэж нэрлэдэг. Буянтай эний чинь зороор бид нар 10 хэдэн жил, 20 хэдэн жил амьдралаа. Би юу гэж бодоод зүгээр Монгол хүн арай ингэж байж болохгүй байх. Яг бид нар тийм ээ. Ажлын байраар хангаж ийн л гэж байна. Хангалгүй л явах үү, татвараа төлж ийн, төлөлгүй л явах. Гэтэ яг нэг хажуудалд нь яг үүрэг мэт нэг хүмүүнлэг бусдад туслах, бусдад инээрхөөр баяр баясгалан сайн би өөх ёстой шүү дээ гэж. За энэ юу юм бэ гэхээр түрүү бид нар ярианасаа үсрээ явцсан байх шүү. Их төрөлхөд ингэж ямар хүмүүсийг хэлдэггээр их төрөлхөд гэдэг бол орчлон хорвогийн аз жаргал бол хуурмага. Гэгээр л нэрэн бол тогтмол амар амгалан. Гэхдээ энэ бол тийм агуулгын хувьд агуу сайхан зүйл биш ээ гэж хэлдэг юм. Бурхны өмнө хэлдэг шүү дээ. Хорвоог хийгээд нирваны хоёр туйлаас ангид гэж яриа гараад байдаг байхгүй юу? Хорвоо сайхан гэдэг маань туушрал. Гэгээр л нирван сайхан гэдэг маань туушрал. Нэг л юм утга учиртай байна гэдэг. Тэр юу вэ? Хорвоод зовлон байгаа нүн мөн үү? Хүмүүс зовж байгаа нь энэ хүмүүсийг зовлонгоос нь арилгана гэдэг маань хамгийн утгатай зүйл байна. Хүмүүс шаналх, хүмүүс даарах, хүмүүс тисэхгүй өвдөх, хүмүүс аврал ирэх, айх, сандрах хэцүү үстэй тийм ээ. Бид нар өөрсдөө нэг ажил хөөцөлтөд гуйхтаал ямар хэцүү байдаг гэлээд. Тэгсэн хатлаа хүнд юм өгөөд ирэхгүй гэдэг. Тэгэхээр хороод утгатай ганц зүйл байна л. Тэр юу юм бэ хэм бол хүнд аз жаргал. Бусдад аз жаргал. Хүн туслаа зөв сайн хийлээ гэж бодоход хүмүүс сайн хэлэх юм биз дээ тийм ээ. Тэрийг горилохгүй. Хүмүүс туслалаа гэхэд үүлийн үрийн ирэхээр энэ дараа сайн төрөл амар амгалан тэрэнд ч горилохгүй гэж. Бүр гэгээр л яманд нь ч горилохгүй. Зүгээр л бусдын бодит зовлонг нь арилгаж чадаж байгаа нь тэр хүнд цэнгэл жаргал өгнө гэдэг. Ойлгож байна тийм ээ. Тэгвэл тэр хүн яг өвдөж байсан одоо өвчин идгээд инээж байна гэдэг маань л тэр хүнд аз жаргал. Зүгээр л энэ мэдрэмж нь. Ийм л нэг аз жаргалын хэлбэр байж болно гэж хэлж байна шүү дээ. Баг төрөлхөдийн төвшөнд бол гой үнэр, гой амт, гой магтаал энэ л сайхан. Дунд төрөлхөд нь бол зүгээр л тийм ээ. Шунлыг ялан дийлчих амар амгалан. Дээд төрөлхөд нь бол одоо энэ үеийг хүртэл ерөөсөө ёс суртахуун буюу бусдыг бодох, бусдыг хүндлэх надад юу садаа болж ирсэн бэ гэх юм бол миний ашиг сонирхол садаа болж ирсэн. Баг төрөлхөдөнд миний ашиг сонирхлыг бууруулах, дунд төрөлхөдөнд энэ ашиг сонирхлыгоо гэгэрл нэрэн гэдэг өөр юм болгочихгоо. Их төрөлхөдөнд бусдын аз жаргалыг өөрийн аз жаргал хий гэж байгаа юм л да. Бусдад аз жаргал өгөөд, бусдад баярлуулаад тэр хүний эдэлж байгаас илүү цэнгэл байгаа гэдэг. Аз жаргалыг амсна. Хүн хятад опероос таашаал авдаг болж болдог. Ажил бусдад аз жаргал инэрл нэгүслээс цэнгэл жаргалыг авна гэдэг бол бидний бүр сэтгэлийн гүнд байдаг чанар гэж хэлээд байна. Инэрл нэгүсэл. Аз жаргал бусдад өгөх. Бусдыг инэрх хайрлах. Бүхнээ зориулна гэдэг шүү дээ. Бүхнээ зориулна гэдэг.
хамгийн өөрийг нь үргэлжид гутаан доромжилж ичүүргүү дайрдаг тэр хүний төлөө хүртэл өөрийнхөө хамаг сайн сайхан бүгдийг өгөхөөс өчүүхэн жиргэлцэхгүй. Энийг дээд төрөл хийдэг. Дээд төрөл хийдэг гэж гараад байгаа шүү дээ, тийм ээ? Би тэр яриад. Дээд төрөл хийдэг хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ юм бэ? Бусдын төлөө хамгийн сайн сайхан аз жаргал бүх юм ямар ч жиргэлцээгүй өгч чадах хүн. Тэгж өгснөөрөө тэгээд аз жаргал амсна гэдэг. Номдор гард юм л. Хайда бусдын төлөө ингээл хамаг амьтны тусыг үл наа чи бүтшгүй юм шүү. Өөрөө ер нь шантрах юм шүү гэсэн чинь жаргалаас хүн өддөг юм аа. Түүнээсээ таашаал авах. Би ингэж тусалж яаж. Нэг хүнийг л баяр баясгалан өгч чадлаа. То манай дэлхий ихэд л дэлхийд 900 сая хүн өсгөлөнд байт юм гэсэн. 900 сая хүн амын баг 8 хүн тутмын нэг. Тэрнээс 300 сая орчим нь бол бүр туйлын өсгөлөнд амьдардаг гэдэг юм. 300 сая. Монголын хүн амыг 100 дахин мөржүүлсэн хүүхдүүд насандаа цадаж үзээгүй. Ондны усгүй шав. 100 сая. Тэгэхээр бусдад амар амгалан аз жаргал өгөх. Ер нь бусдаас жаргалыг өгөөд өөрөө тийм жаргалтай болно гэж байх уу байхгүй юу гэвэл байж болмоор л надад санагдав. Байж болмоор л. Ийм байж болох юм болов? Юу гэж бодож байна? Манай ээж манай ээж намайг нэг 17 хүрдэг жил юм уу да их хүнд өвтлөө. Их хүнд өвтлөө. Тэгээд Гэхдээ юу юм шиг би нэг 16 7 молоотод шилжил мэлжилтийн насны нас юм их орой шилжсэн шиг. Тэгэл аашаа өрөх муутай болоод тэгэл аашаа өр муутай болоод байна гэхэд реклам болгосон юм байсан. Өөгэндөө ирсэн байхгүй би баг ээж автаа таархаа байлаад. За гуруулаа бол энэ гүрт багтахгүй юм байна. Та хоёр бол хоёр ингэр юм да эндээ үлдтэй. Тэгээ би яваад өгөө. Тэгээ энэ ялтын харж байгаа. Тэгээ хоорондоо нэг 500 м зайтай хоёр байшин л да. Өвгөн дээр гэж өвгөн толгойн загнах хүн байхгүй. Өвөө эмээ хоёр хойлоо надад хошууд ивсэтэй. Эмээгийн будаатай цаг итэл шар тостой бингийн итэл битгсэн натаа ирж байхгүй юу. Тэгсэн чи өвөө өстө зангаа хуургадээ. Чи манад байж болно. Гэхдээ нэг нөхцөлтэй гэснээр шууд л ном гаргаж ирээл. За энэ цагаан толгой байна. Хаагархайгаа бүр. За энийг сурнаа л гээл. Тэгэл тэдэд байхын тулд тэгээ сурж байгаа юм л да. Нэг тэгээс өсөг сураал. Тэгэл гандан дагуулж яваал. Тэгснэ шууд сахил махил үгэл. Юуг нь мэдэхгүй л явсаар байгаа л лам болцсон шүү дээ ер нь. Тэгээд 17-тай байхад манай ээж хүнд өглөө би наан хүрээд ирсэн. Тэгээд дөнгөж лам болоод 1 жил мэл 2 жил болсон. Зам муутай гарах орох ер нь их баг шүү. Тэгэл ээжийн би мод тийм аа. Ээжийн би модод гэрт хэм байсан бэ. Манай ихч том ихч нь хойно сурч ирсэн. Аав ихчийг ирэх гээд хойш явц. Гэртэн байсан бэ. Манай хоёр дүү ээж баг ихч. За баг ихч бол надаас ялгаа байхгүй ээж аваас надаас 2 3 ихч. Би нэг 16 таа байсан. Баг ихч нэг 18 өстэй л байсан. Тэгээд ээж өвдөд байна гэл. Тэгээд эмнэлэг твтлээ гэл. Эмнэлэг твтэл нэг 5 6 он жохт би эргэж утсан. Нийт нэг 2 хүн их дор ордон шүү тамархаа. Ээстэй гайхгүй шүү дээ. 2-7 хоног л би бараг уулзаагүй очоод очил бүр ээжийг танихаар болцсон байсан.
Ясэрс шиг нүд мүд нь ширхтсэн. Шар халааттай. Ямар ч тамиргүй болчихсон юм. Нааша хурч ирээд ингээд бүгтийгүүд ингээд амар айж хурч. Тэг шивэн жир дуун харах. Тийм шүү дээ. Манай ээж тэр хичлэгийг тамир мутаад бод. Тэг ингээд ярианд бол югнэгээ доошо тонгосч хаман цэл өмгөө. Тэг ерөн зүгээр яг тэгэл 2 хоногийн дараа ч юм уу маргааш юм уу 3 хоногийн дараа ээж чинь нас оржээ гэхэд бол ер гайх харгуул тим дор орсон байсан. Мөн яг ингэж яхаа л өгдөг байх та гэж бод. Хаалгаачихдаг. Өөр гайхахаар бол тийм дор. Тэгээ би яг тэр үед бас тэр нэг ээж мэжтэй жоохон гэж боддог байсан. Тэр нь бас нөлөөсөн үеэс яг тэр ээж айгүй муухайг хараад би өстө нэрэ толгоороо цохиулсан юм шиг л байна. Юу вэ? Хүний ижи үгүй чиний хайртай ээж чинь одоо ингэж үхэх гээд байна шүү дээ бодож байгаа юм. Үгүй юу үлээ гэж боддог. Ээж миний хувьд юу вэ? Ямар яадаг байсан блээ тэл гэж боддог. Яадаг байсан бэ гэхээр одоо тэгэл яаж тээж төрүүлсэн нүнэн. Манай ээж намайг төрүүлээд их баярлсан гэд. Их баярлсан. Үнсээд байсан л гэд ээж. Үнсээд байсан. Энэ дэмбэр сүрийг царай муутай хөхд гаргачаад үнсээд л ах ингээд хүмүүс шоолох өдөө гэж бодоод шүн болохоор үнсээд байдаг гэсэн. Шүн их баярлсан л гэд. Сүүлд нь энэ Дэнлэн Савиндоо гэдэг эцгийн ачийг харуулах уу гэдэг номыг уншиж чаад их хүн одоо их өвдөж төрдөг гэнэ. Их өвдөж төрөд тэгээд их өвдөө. Тэг төрүүлчихэд хүүхдээ харангуйтлаа ижи хүнд юу бодогдгоо гэсэн чинь тэр ном дээр уулын чинээ алт болсон мэт баярлсан гэж харагдав. Бурхан бушаалсан юм л. Ижи хүн одоо миний ижи намайг төрүүлээд уулын чинээ алт болсон мэт баярлсан. Нөөтийн суглаагаар 400 сая төгрөг hodсон хүн их баярлах ах та. 400 сая төгрөг. Тэгтэл уулын чинээ алт болсон мэт баярлсан. Уулын чинээ алт. Одоо хорвоод миний царайг хараад тэгж баярлах нь гэж харахгүй юм шүү. Уулын чинээ алт болсон мэт баярлав. Сүжирлээ сайн боллоо сайжирлаа гэд 20 мянгатын дэвсгэрт олсон яриатай баярлалдаг. Уулзах тутамдаа. Уулын чинээ алт болсон мэт ичи баярлсан л. Тэр ном дээр гарахтаа бурхан багш явж байгаа тийм эцэг хүүхдийнхээ шарилыг тэдний хойноос буян үлдэх гэдэг. Тэгээ за та нарын ижи нарийнх нь ясыг ийшээ тавиад та эрэгтэйчүүдийнх нь ясыг ийшээ тавиад та ясаа цац цохиод их бурхан багш өөр. Тэгсэн чинь шавнар нүгүй энэ хүнийг амьд дахгүй хийгээд хувцс нартай багт нэр имээр нь ялах амархан. Үхээд ингээд хөсөр болцсон энэ цагаан ясыг чинь эрэгтэй эмэгтэй хүний яс гэж яаж таних юм бэ гэсэн. Та нар мөн гинэн байна да гэсэн. Аль симгэр яснууд нь ижинэрийн яс шүү. Яг бол үрээ боожуулах гэж, өсгөх гэж, хөхүүлэх гэж, тээх гэж хамаг шимшүүлтэй өгчт юм а. Ясан сэрэг. Энэ одоо бол үнэн шүү дээ. Одоо тэгж ах юм шүү дээ, тийм үү? Одоо чинь хамаг кальци өгчт гэдэг. Шүдэн хорхооддог. Ясан сэрэг. Бүх шимшүүлтийг нь өдөр бүгдээр л шимшүүлтийг нь сороод хүн болсон юм шүү. Гайгүй юм уу? Би нэг зүгээр ээжээс авсан юм байхгүй. Өөрөө болцсон гэж хэлэх хүн байхгүй. Тэгэл өрөө төрүүлснээс хойш тэгэл миний охин өвдөхийн оронд би өвдөөлгээл. Юу ч бодохгүй л бодно гэдэг. Хүн үртэй болоод их сүсгтэй болно гэж харах юм. Өөрөөхөд л бол тоодгүй юм ба шүү дээ. Хүн үзүүлдэг. Хүүхдтэй болоод ирэхээр 21 дарих минь бурхан багш минь миний хүүг аварч ирж байгаа. Оройтх болгонд нь санаа зовл яа. Сүсгтэй болчтой. Залбирч мөргсөн бол тоошгүй юм. Тэгэл баас шээс өтгөн шингэн нус мус зөөсөн үг бол тоол харахгүй юм шүү дээ. Гайгүй мó? Би бол тэрийг бол өөрөө зохицуулчихдаг байсан. Нэх баасан ч юм байхгүй.
Хамар нь битүү ханиатай багт лүүч бодлого нуснаас орчдөг. Баас шээс муухай шин. 1-2 жил биш 5-6 хүртэл баас шээс цэвэрлүүлж байгаа. Ингэх ёстой юм шиг бодоод. Би баац одоо баас. Тэгээд орчлон хорвоо зүгээр надаа хамгийн хайртай хүн хэмээх үнэ ээжээс өөр хэнийг тавих вэ? Ижи аав. Тэгтэл ижи аавыгаа баг орчлон хорвоод хамгийн хатуу ханддаг байхгүй. Хамгийн түрүүнд уурлана. Хамгийн түрүүнд загнана. Хамгийн түрүүнд ялархана. Танаас болж тэглээл гэж тааснаас болоо. Улаан ягаанаар эргэлдээл. Хизээч эрг гэж хэлээгүй байхад нь зүгээр сайхан очиод юм баг байхгүй шүү. Улаараа л ягаараа. Их завгүй байлаа гэтэл тэгэл хичнээн завгүй байлаа гэсэн дарга уцтахад бол уцсан зүгээр шүүрээд л ах. Янган залхахад бол зүгээр хоолоо молго хамгийн гоё дээрээ тавьчихвал байна уу гэх ах. Ижээ залгаж байгаа харахад бол ёо ямар ятраа. Цагу. Хайргүй гихч одоо хайш. Хайртай ихэр айгүй бэр. Нэр хамгийн их зовоцсон. Хайртай нь хамгийн их зовоож болд юм болов? Хамгийн зовсон. Хамгийн бүр тамалсан ба. Тэгэд ээж авч хөгшин сайн нэг өмөр аим байжлаа. Эрэхтэй ирэхгүй юм яриа л байжлаа. Юу гэсэн ч үгүй. Араманд нь айлах гай. Дөнгөн сайхны хүртэл зүгээр л чарлаад очдөг гэсэн байна. Ээж очиод тэгэл оргил хамаг айдас, хүүдс, гомдол, цөхрөл болгон зүгээр ээж нэг үнсүүлэл бүр хүм сайхан болчдөг гэсэн чи одоо болохоор тэгэл мөнхцэн их ойлгоцсон юм биш үү. Тэг явна хөрхий зайлвал гэл. Нэрнгээсээ. Явуулмааргүй санагдмаар явуулмаар. Ама 6 настай байхад манай энийг ярил уу те 6 настай байхад манай дүү төрөөд 6 хүртэл би ээжийг өртөсөн. 6 хүрэл ээжээ өрөөс хараад ахын өрч хилжээл гэрэл унтраагаал аим шиг. Тэр чигтэй аим. Ах мах бол нэмэргүй. Үндэ гэрэл унтраацаа нь бол ах өөрөө аймаар харагдав. Чи төрөөс юм шүү. Би санд би гудсаа аваад ээжийн орны өгнө очдөг. Ээжээ та гараа унжуулж гэлээ. Ээж тэгээ дүү дөрүл их ядар төрсөн. Тэгэл ер нь тэгээ хүүхэд дөрүлэл эхний тесний дараах 3 4 жил бол нойргүй муутай шүү дээ. Өгдөн гэж л айлгаж сүнс айлгаж. Үүрэл дүүрэл станаар. Тэгээ гараа унжуулна гарын барайл тэгэл ямар ч айх юм болж. Өчтөр бодъё гэж одоо бодохдохгүй юм чинь. Тийм л байдаг гэсэн. Тэгээ бодож байгаа нөгөө ингэж хайрлаж ирсэн чи одоо би ингэж өнгөрөх гэдэг нь ямар учир байна л. Яаж тэгж ууралж болоод байсан бэ? Яаж тэгж чадаад байсан бэ? Нэрээ дөнгөж. Би одоо санд ингээл ээж ингээл нэг хаяа нэг амарлан өдрийн цагаараа урчаал намайг явахаас өмнө ганцхан надаа нэг жоохон цөө мөө хийж. Нэх гоё хамт. Тэрийг ичээл ингээл ээж за нэг үгүй үнсэтгий гээл нэг хэд ингээ үнсээл. Би ингээ өөдөө харчаал миний нүрийг ингээ тойруулж үнсээл. Яал нар нүрэн дээр цуссан. Тэрэн шиг гоё юм байхгүй л байдаг гэсэн. Одоо тэгсэн чи уурлаа л тийм. Ингэж хайрлаж ийсэн чи одоо өгөх гэж штэ их пал болсон. Ер нь ихээс. Тэгэл хагалгаа их биеийн дор орцсон байна. Хагалгаанд оруулахаа биеийн дийлэхгүй юу гэл. Бид нар хэлж мэдв. Эмээ өвөө хоёр зайлвал өстой жинхэнэ тэгэл хандангаар яваал тэгэл ном уншуулаад яваад. Тэгээ захлаа махлаа явуулсан юм уу аав төрөөд ирсэн юм аав гэс сурчээл тэгэл шууд хагалгаанд оруулна гэж шийдэл. Хаалганых нь өмнөх өдөр имлэгээс гаргаал. Тэгэл хаалгаанд оруулаа. Тэгээ хаалгааны дараа би ээжийг харчихсан. Одоо яг хаалгааны их хүнд байсан л да. Хаалгааны дараа сайн их ядар болсон.
Тэгээ би нэг ээжийг асраад нэг эмнэлэгтний 3-4 хоног байсан. Тэгээд би юу ярих гэдэг нөхөр хүн туслах сайхан л гэж надад бодогдсон. Хүнийг аврах, хүн дааж чагаад л их. Манай ээж эмч, манай их эмчээр хойрын хүмүүсийг олон эмчилтэй. Тэгээд юу байхгүй юу? Намайг багаас хэмч болгоно гэлдэг. Би эмчэд их дургүй. Тэгэхэд л ээжийг дэр эмчилж байхад яг нямхуу отхон далаагаад 2 эмч ээжид хаалгаа хийгээл. Тэгээд хаалгаанаас гарч ирээд бас биеийн тэнхрээгүй. Тэгэл ингээд айгүй хэм ханиалгадаг энэ хоолоор гуурс муурс орцсон гэл тэр нь цочорцсон гэл ханиал. Тэг хүчтэй ханиахаас хүчтэй ханиал бол хоёон задар. Уртаа оёо юм. Хоёон задарчна гэл тэгэл хоолоо сэргэнээд ингээл идэгс. Гэл сонсч байгаа айгүй хэцүү. Яанда гэл. Тэг хаалга амжилттай болцсон. Гэхдээ би энэ одоо сэргэхэд бас ингээл дээсэн дөрөн дээр байгаа юм. 3 дахь шөнө өглөө босоод за би өстө өцөдөө шин тэсэхгүй нам унтчих. Бүр ухаанаа алдаад унтчих. Тэгээд зүүдлээч вэ ягаад өнө зүүдний хүчтэй ханиалгаа тэгээд яачлаа. Хүчтэй тэрчлээ. Тэгээд шард гэл явчлаа. Энэ оё задарчих шиг боллоо тэр чиг тэгэл. Аль би аагаал төгшөр хിവэрэл яанда. Тэгэл нөгөө эмч орж ирэл отхон талаа эмч нүн юм хөнөө. Нэг чангад. За дэмбэрсүр эмч яасан гэл. Эмч нь хоёо задарчих шиг боллоо. Би шаналалгаа шүү дээ. Яанда. Аль оёг нь бодлыг навт. Тэгэл бодлыг авч үзсэн. Энэ хараа гэл. Энэ 18-тай хүүхдүүд, 20-тай хүүхдүүдийн энэ шархан шүүс гоожод ерөөсөө идэхгүй байна. Чиний хараа 3 хоногийн дотор ямар ч шүүсгүй идэгдсэн байх шүү дээ. Ингээл би толоо мөрөн дээр ингээ харсан чинь жимбит л ингээд яагаад идэгдсэн юм бол айгуугаа идэгдсэн. Ээжийн шар. Сайн идэгдсэн байсан. Ана өвөө их ном уншуулж ирсэн. Ганданд ерөөлийн хамянган удаа уншуулна гэлөө. Тэгээ ном момнол хүч гэж надад бодогдсон шүү дээ. Нөгөө эмччээр харин задлчмаар дарч ялээ дээ. Та жоо хаяах яасан боломжгүй юм. Гэтэ тэгэхэд л надад тэр эмч хүн бол үнэхээр бахархмаар. Үнэхээр мундаг. Хамгийн гол нь яг хэрэг төрөд лээж өнгөрцөн байсан бол би их шаналх байсан байна. Яг тэр их бүмийг яг өргөс авч байгаа юм шиг надад миний зовлон гарилгачих юм л да. Гэр бүлийн ээж юм бүх. Тэгээ хүн дааж байгаа л их гоё юм байна л гэж бодож байсан надад. Хүн туслах их сайхан юм байна. Хүн туслах шиг сайхан юм байна. Гэхдээ туслаад хариу гордох биш. Туслаад магтуулах биш. Тэрсэл үүлийн өрөмд нь ч нэг горлохгүй гэдэг. Зүгээр л тусалж байгаа сайхан. Яг баярлуулах гэсэн. Говийн догшин уюутагт айлдахдаа бол өөртөө мэд өглөг өг гэсэн. Өөртөө мэд. Яг л хүний амьдрал чинь бас нэг чадaltaй байх хугацаа хэмжээтэй юм шиг. Тийм ээ? Хоо нэг 20 морьтой 21 22-той хүүхэд нэг мөнгөтэй байх ер нь байхгүй шүү дээ. Ховор оюутан дүнгэж ажиллаж. Хүн нэг 30-аас авахуулаад нэг тийм ээ? Нэг яг ажиллаж явах үедээ нэг 30 жил юм уу? Ер нь ясан ч гэсэн л нэг гар үл хөдөлж байгаа бол хэдэн төгрөгтэй байна. Тэр үедээ ер нь тэгээд хүн яг л за энэ мөнгөөрөө юу авнаа, тэр мөнгөөр юм авнаа гэж байгаа. За би нэг сардаа нэг 5,000 төгрөг сайхан хүмүүс туслая гэж бодмоор л. За би сардаа нэг 20,000 төгрөг. Би одоо нилээдэн газар ажилладаг юм л да. Нилээдэн газар ажилладаг. Ер нь нилээ ачаалттай ажил. Одоо надад бол нэг 20,000 төгрөг бол бүр нэг олдшгүй ч юм уу. Тийм ээ. Тийм энергис одоо л биш байна л да. За нэг 20,000 төгрөг би нэг сардаа цаавал хүнд нэг тусландаа гэж ботчмаар юм шиг. Тэгээ яг 20,000-аар туслахад юм болохгүй ч магадгүй шүү дээ. Тэгээ хураа л да. Яг 20,000. Заадалт. Заадалт. Жилдээ тэгэхээр 240,000 төгрөг болт. Найз нөхдөөрөө нийл. Бүгдээрээ ингээл муу юмн дээр нийлдэг ш. Бүгдээрээ хамтраад бас нэг сайн юм хийдэг байл л да. Тийм ээ? Нэг орол гараал 50-60,000 төгрөг үрчдэг үст. Зөвхөн байдаг үст.
50-60 мянган төгрөгөө үрээд шөнийн нойроо хагаслаад тийм ээ бүр ядраад байдаг үстэй шүн дунд 2 3 бар үүр сайж ашиг сүмээсэн гачаа юм то бүр ядарсан нэг амтан л орж ирэл тэрийг юм чинээ бодохгүй шүү дээ. Та хүний төлөө нэг жоох юм хийсэн байх юм бол насан туршдаа санах гэтлээ. Бараг ижидээ нэг удаа тусалчихад насан туршдаа бараг ижидээ ярих гэдэг. Би танд нэг тусалж билээ ижээ. Тэгэхээр одоо найз нөхдүүд нийлээд нэг 5 найз нийлээд гайгуу тийм ээ бүгдээр нэг сардаа 20,000 төгрөг тусалжээ. Яг ингэ нийлүүлж 100,000 төгрөг болж. Жилд сая 200,000 төгрөг. За энийг одоо яг гэхдээ нэг архичин хүн архийг бэлдээд өгөх нэр биш шүү дээ. Яг хэрэгтэй байгаа, шаардлагатай байгаа. Сурыг би хэлж байна. Гэр орол морол өчнөө. Нэг хүүхдийг нь сургууль соёлд нь явуулаад гэдэг. Нэг хүүхдийг нь сурах эрмэлзэлтэй болгоод. Жилдээ уулзцаая л да тойрон. За ингэж байх юм. Ингэж зүтгэж, ингэж сураараа, ингэж ижээ байгаа авчиваар, ингээрэ тэгэрэ. Одоо бид нар дунд төрөлхийдний хичээл үзээд шууд ингээд шунлаа ялан дийлээ тоохоо болоо шууд гэгээрэл ууланд бяцлахаа суучна гэж хурал. Гэхдээ сонсох ёстой санагдаад байт. Ер нь шингүү шүү дээ гэж бодвол их зүгээр санагдав. Энэ их шунал хөөсөрцөн халдсан тийм ээ хамгийн үнцэнтэй зүйл өнгө мөнгө тэрний төлөө яахаас ч уцахгүй байх юм дээрээ хурамгаа гэж хаяа бодож байна. Мөнх усаа гэж хаяа. Их төрөлхөөдний номыг сонсоод шууд бүхнээ бусдад зориулна гэж бодож чадах хүн байхгүй л байх л ховор байх. Гэхдээ ер нь хүн туслах сайх юм аа гэж үгүүдээ нэг бодвол зүгээр санагдав. Хүн туслах их хэрэгтэй сайх юм шүү. Их буянтай их юм шүү. Хамгийн одоо найдвартай хамгийн их хүүтэй хадгаламж их юм ба шүү дээ. Хизээш дампуурахгүй буян гэдэг маань бусдад туссан байхад тэр буян үржинэ гэж. Сэтгэлийн амар амгалан өгнө гэж. Би тэгээ тэр отхон талаа нэмхүү гэдэг юм чи их баярлсан юм аа. Тэгээ тэрнээс хойш нэг жилийн дараа л би урагшаа энэтэг сурахаар явсан баг. Тэр энэтэг явах хүртлээр бүтэн жилийн турш одоо бас л нөгөө нэг 17 8-тай хүүхдийн бадрангуу романтизм нь байсан байх л. Би бүтэн жилийн турш дотор яаж тэр эмчийг баярлуулах вэ гэж бодож байсан. Гар ингээл хаяг маягийг мэдээж байна. Ингээл тэр эмч ингээл гараал өглөө ингээл ажиллаа харахад үүдээ онгойлгосон чинь орцоор нь дүүрэн цэцэг навч юу баярлаа эмч юу та миний чи амийг аварсан. Тэр баярлаа гэж өөрт нь хэлээгүй л одоо хүртэл. Зүгээр бас ингээд хүнд зөв сайн байх ёстой гэж ярьж хэлж байгаа маань бас тэр хүний ачийг хариулж байгаа хэлбэр юм болов уу гэж. Ижээ аав эмээ өвөөгөр би их хайрлуулж өсгсөн юм. Одоо тэгээд тэр их хайрыг нь одоо нэг хариулна гэдэг нь нэг жоохон зөв байх, зөв бодох, зөв явахыг оролдох, зөв байцгаая гэж хилцэх, ярилцах, урайлах. Энэ маань одоо ижээ аав эмээ өвөөгийн ачийг хариулж байгаа жоох хэлбэр юм бүү гэж бодох. 2 сар тутам манай Жавзан дам бутагт хүмүүнлэгийн ажил хийдэг. Зөвхөн 2017 он гэхэд бид нар 6 гэр өгсөн байсан. 17 он. 6 айлыг орон гэртээ болгосон. 18 он гэхэд бас нэлээд зөвхөн 18 он гэхэд чинь бид нар Говьалтай аймаг гэхэд 20 сая төгрөг бэлэн 20 сая төгрөгийн хүмүүнлэгийн ажил хийсэн. Сая шинэ жилийн үеэр л хүмүүнлэгийн ажил нэлээсэн. Шинэ жилийн үеэр бид нар 20-30 айлд одоо нүүрс юу дулаал хоол хүнс хувцс сунар өгсөндөө нэлээд мөнгө өсөн ш. Ер нь хүмүүнлэгийн ажилд хүмүүсийн өгөх хандивч гэсэн их болчиход 2 сар тутам ийсэн хүмүүнлэгийн ажил болгонд манад ойролцоогоор 4-6 сая төгрөг тогтмол цугларддаг болчиход. Жилдээ нэг удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил хийдэг. За одоогоос нэг бараг 7 хоногийн өмнөд 7 хоног хүрэхгүй өмнө бид нэр Дундгов аймгийн 3-4 сум аймгийн төв тэргүүтэй газруудаар нийтдээ бараг 12 сая төгрөг орчим бид бэлнээрээ цугларлаа. Их мөнгө шүү дээ. Их мөнгө. Хүмүүс хуруу хумсаа одоо тийм ээ одоо яана гэдэг үлээд одоо илээн байж гэх тийм үү хуглан байж л олж байгаа мөнгнөөсөө за хүн тусалж юмсан.
бусдад амар амгалан аз жаргал өгөх юмсан гэж бид нар танд бэлдээ. Тэр мөнгийг бид нар шамшаагдалгүйгээр тийм ээ үрж илээ юу гэдэг яалгүйгээр яг л хамгийн гол нь хэрэгтэй чухал тусламж хэрэгтэй байгаа дэмжлэг сэтгэлийн материалыг дэм хэрэгтэй байгаа тэр хүнд нь л аваачих ихийг л зорд юм л 12 сая төгрөгийн бэлнээр дундгой аймагт энэ жил бас их хаварн сонжирсан уртуудаа юу л шороотой шуурхтай хүнд л байна л гэдэг. Одоо ийшээ эргээд харах юм бол ийшээ дэлгэц рүү харах. Дэлгэцээс гэж. Одоогоос нэг за 7-8 хоногийн өмнө нь удаа шиний 8 байсан санагдаад байна. Шиний 8 байна. Шиний 8-нд бид нэг дунд говьлуу хүмүүнлэгийн ажил хийхээр явах гэж байгаа. За тэгээд айлуудад хүнсний зүйл тэгээд ном тохимол манай төвөөс гаргадаг цуврал хичээлүүд за үлгэрийн далаа номын цуврал гээл ажлын бэлэг гэх мэт зүйлүүдийг л хотоос авч явж байгаа юм. Аян ихтэй зүгээр л материалын зүйлүүд нь шүү дээ. Саяных флаш болохоор хичээлүүд байна. Тэгэд энэний дээрээс бэлэн мөнгө. Аян болохоор нөгөө хүүхдийн тоглоомнууд. Аян болохоор нэг SBS гээд спорт суугаас бидэнд нэлээд хэдэн хайрцаг энэ спорт хэрэгслүүд өгсөн. Та эдгээрийг нь бас мандалгаа сум багтаад FC хөлбөмбөгийн багт нь бид нэр хөлбөмбөгийн хувцас сэргэлэл инээд. За ингээд бэлдээд байгаа нь. Одоо шил хүмүүнлэгийн ажил 2 сар тутам бихэд л энэ дээр тэр нь бэлдэнэ гэж том ажил болно шүү дээ. Одоо энэ тангимд. Одоо улам л хөгжөөд байгаа. Ер нь яг яаж хийдэг, яаж бэлдэх гэл олон хоногийн ажил болно. Наан тэр айлуудаа судлана. Бүх айлуудаар нь бүр орно. Хэдэн айл, ямар хүүхэд, хэдийн насны бүгдээрийн тэмдэглэж ирж байгаад. За энэ явсан машин нь атсан юутайгаа манай явсан хүмүүс. За очиод эндээсээ нөгөө юу авч байгаа юм да. Тийм хүнс тижэл, өвс тижэл, малдан, овёос их сайн өвс авсан гэсэн. Зүгээр зүгээр. За ингээд сумд хийгээд аймагуудад энэ цааталт нөгөө овоолготой өвс юутай байгаас тийм ээ. Айл болгонд хэдэн 3 бодлоос 2 шуудаа хийвэг. 2 шуудаа хийвэг 3 бодол өвс. 3 бодол өвс өмсчихсэн нэлээ нэмэр болно шүү дээ. Бид нар одоо явсан болохоор мэдх юм л. Тусамж мусамжаар бол очихтой нэг айлд эдийн харааны юм өгдгүүл юм гэсэн. За нэг айлд оногдож байгаа хүмүүнлэгийн ажлын юм бол бэлэн мөнгөөр тооцоход 300 мянган төгрөг болсон нэг айлд. Яг бид нар боддtiin маань бас малчтай одоо яах юм бэ? Одоо хамгийн гол нь нэг юм хүмүүнлэгийн ажил хийхэд бид нар анзаарсан зүйл юу вэ гэхээр өөрийн амжиргаатай айлуудад туслуул бас их зүгээр байт. Бүр огт амжиргаагүй болчих юм хэцүү болчих шүү дээ тийм ээ. Тэр амжиргаа тасарчул айгүй хэцүү болчих. Тэгээ мал гэдэг маань яг тийм. Хэрэв зуд муднаас болол тэгэл 100-аас доошоогоо л алдаад эхлэх юм бол бүр ямар ч ашиггүй болчих гээд байдаг. За яг бэлнээр нь бид нар 50 мянган төгрөг айл болгонд өгсөн. Тэгээ хүнсний зүйлс юм уу та лаашууданд дээлийн мөнгө хавилан мөнгө флаш. За энэ яагаад ингэж бас үзүүлээд яриад байна гэхээр юм байт юм шүү. Та нэг хийсэн хүмүүнлэгийн ажлаа үзүүлээд харуулад байна гэх. Бид нар энийг чи хүмүүсээс өгнө гэд цуглуулад авцсан. Тийм болохоор энийг эргээд тайлагнах хэрэгтэй байдаг нэгт. Хоёрт бас бус хүмүүсийг урайлан дуудах хэрэгтэй байдаг. Ингэж хийж байгаа юм шүү. Энд оролцооч гэж гоо. За энэ нэг нөгөө юу спорт баг энд 34 хос хувцас одоо энэ футболк нь үүссэн байна. Тэгээ альчуур малчуур хэрэгсэл нутаг өгс юм аа.
За 17 товт сунар тараасан. Тоглоомнууд. Шатсан айл. А энэ явж явах үеэр гэсэн нэг айл яг одоо бараг тэр өдрөө ч юм өмнөх өдөр нэг айл шатсан байна гэсэндээ хажуу талдаа юутайгаа машинтайгаа 4 пинтэйгээ 3 гэртэйгээ бүх юм зүгээр лагшин зуурын дотор юучгүй шатцсан. Тэгээ сэтгэл санаа нэг л хүнд одоо бүр дин дум болцсон. Тэгээ бид нар 1 сая төгрөг бэлнээр өгсөн. Энэ нөгөө айлын гэрээ нөгөө эмнэлэгт байгаа нөгөө гэрлүүгөө орж машиныхаа төлхөрийг авахгүй л түлэгдсэн ба. Юу ч чадаагүй гэж. Юу ч авч чадаагүй гэж. За тэгээд яг бас явж бид нар нэг хөдөөр нуцаавал хийх юм да. Нэг мал сэтэрэлт юм да. Нэг шар алдсан төлөг аваад сэтэрлээд тэр айлдаа тэгээд тийм мөнгө төгрөгийн нөгөөд бэлгэсэлтийн нөгөөд наа сэтэрлж байгаа байдал юм. Одоо яг дархалж байгаа маягтай. Энийг одоо алж идэхгүй, яахгүй, ихгүй зүгээр ламин аварч байгаа маягтай юм л да. Цаг усаараа хөлөхгүй л гэсэн. Тэгээ нэг иймэрхүү хүмүүлгийн ажил хийдийн зүгээр бид нар жишээ үзүүлж шít хамгийн сүүлд хийснээсээ түүнээс тогтмол банк хийдэг. Хүмүүлгийн ажил 2 сар тутам хийдийн одоо энэ хамгийн том маань энэ болчлоо. Тэгээд яг одоо бид нар сая хүмүүлгийн ажил хийсэн болохоор ер нь бол бид нар 2 сар тутам энэ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтанд суусан хүмүүсийн хамтаар бүгдээрээ нийлж байгаа л бид нар хандсан хүмүүс олон байдیں۔ Тэднээс судалж байгаа. За энэ айлтанд туслая гэдэг. Одоо бид нар бол тэгээд олдсон зүйл алга байна. Одоо ихтэй 5 сарын 10 эднэр энэ Бурхан багшийн дүүч өдөр болно. Жилийн хамгийн том дүүч өдөр. Бурхан багшийн мэндэлсэн төгсгийн гэрлийг олсон, нирван дэрэг үзүүлсэн 3 дүүчийн хамтаа зуны ихэнх сарын шинийн 15-нд болдог. Одоо сарын дараа, сар арай өрөхгүй дараа 28-ны дараа. Тэгээ энийг ухтаад бид нар нэлээд хүмүүнлэгийн ажил, бусдад туссан үс ажил хийя л гэж бодож байгаа. Ийм байна да. Тэгээд хичээлийн цаг нэлээд явчлаад их төрөлхөйтөн хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэх юм бол бусдад аз жаргал, бусдын зовлон гарилгана гэдэг маань хамгийн утгатай, учиртай үйлс байна гэж үнэлдэг. Нэг нь түүнийг тэгээд үнэлсэн болохоор түүнээсээ их аз жаргалыг амснаа гэдэг. Их аз жаргалыг амснаа. Тийм юм биз дээ, тийм ээ? Бусдад туслахыг сайхан гэж харсан бол бусдад туслахаас таашаал аваад байдаг. Их нарийн хүн байх юм бол бусдад юм өгсөн зовлон болж таарна шүү дээ. Хөө бодхоос хийс яа өвдөөд л байна шүү дээ тэр нь. Нөгөөт нь бол бодхоос сайхан санагдав. Энэ эрдэнэт хүмүүний биеийг олсон би нэг хүнийг бол их баярлуулж үтсэн юм а гэж бодвол их сайхан л гэдэг. Эрдэнэт хүмүүний биеийг олсныхоо би нэг олон хүнд би нэг тустай байж чадсан гэж бодвол сайхан л гэдэг. За ингээ өнөөдөр хичээлийг өндөрлөе л да.